За ингээд програм дээр ажиллаж байгаа 2 дугаар үе шат буюу одоо бид нэр хэрэт датагаа зөвлөх үе шатн дээр ирж байгаа тийм ээ. За эхний үе шат буюу нөгөө бид нэр сая мэд урдсан вебсайт руу ороод ямар формат, ямар загвар, ямар толгоогоор хэр ажиллаад тийм хэрэг мэдээлэл зөвлөхөөгөө шийдээд тухайн мэдээлэл синхрониз хийгээд энэ одоо аппликейшн iPad дээр барьсан аппликейшн руу оруулсан бол бид нар дараагийн ажилтны бэлэн болж байна гэсэн үг. За тэгээд одоо би хүнд арай илүү ойлгомжтой болгох үүднээс одоо iPad дээр ажиллаж байгаа бүх дэлгэц цулганыг нь скриншот хийгээд тэрийгэ тайлбарлаад ингээд дараа нь явъя гэж бодсон боловч арай илүү ойлгомжтой, арай хүнд амьд одоо нөгөө тодорхой санагдуулах үүднээс яг ингээд дээр нь ажиллаж байгаагаа бүр ингээд харуулад ингээд явсны илүү бодиттой амьд болох юм болов гэж үзээд дараагийн вебийг бэлдсэн байгаа. Та бүхэн дараагийн вебд анхаарлаа хандуулаарай. За одоо вебсайтн дээр бэлдсэн одоо формат толгой загвараараа хээрийн нөхцөл мэдээлэл хэрхэн зөвлөх талаар дараагийн видео мань орж байна. За тэгэхээр яг одоогийн байдлаар би чуулгын гаршин дээр бол байхгүй байна л да. Тэгэхээр ямар ч байсан аппликейшнийг хэрхэн хэрэглэх, яаж чуулга одоо мэдээлэл бүгдэх талаар танилцуулаа явъя. За энэ iPad-н дээр өөрийнхөө програм аппликейшнийг суулгахдаа зүгээр App Store руу ороод шууд нэрээр нь бичээд татаа суулгах чинь. Тэгээд нөгөө sign in буюу нөгөө нэвтэрж орохдоо вебсайтн дээр ашигласан аккаунтынхаа нэг email хаяг нууц зүгээр нэвтрээ оронгууд вебсайт энэ iPad-н дээр аппликейшн хоримын хоорондоо холбогдчихно гэсэн үг. Тэгэнгүүт энэ тухайн хөрөмжм нь өөрөө интернеттэй орчинд байх юм бол өөр автоматар синхрониз хийгээд шууд тухайн мэдээлэл нь вебсайт дээрх мэдээлэл нь шууд автоматар энэ дотор ороод ирнэ гэсэн үг. Тэгэхээр хэрэг мэдээлэл лого бичиж бэлэн боллоо гэсэн үг. За тэгсэн тохиолдолд програм руугаа орно, аппликейшн руугаа орно. За ингээ оронгууд биднэрт нөгөө юу маань харагдаж байгаа. Үндсэн цэс маань харагдана. Энд юу харагдаж ийм ихээр зэрэг нөгөө аппликейшн руугаа оронгууд бидний үүсгэсэн байсан нөгөө төслүүдийн маань дугаар харагдаж. Биднэрт 3 4 5 төсөл үүсгэсэн байсан ингээ жагсаа харагдана гэж ярьжсэн тийм ээ. Тэгэхээр зэрэг эхний ээлжинд West Corner буюу энэ одоогийн хэрэгжилж байгаа бидний үүсгэсэн төслийн маань нэр нь харагдаж байна гэсэн үг. Энэ нөгөө ардаа сансрын зураг би ингээд байрлуулсан учраас нөгөө суур зургийн сансрын байдлаар харагдаж байна. Одоогийн бол гэртээ байгаа учраас ингээд бахан олон байшингууд харагдаж байна гэсэн үг. Энэ цэнхэр цэг нь яг миний өөр юм байж, яг тухайн төхөөрөмж үе миний өөр юм байж байгаа байршлыг харуулж байна. Өөрөө нөгөө координат системтэй нөгөө локейшнийг мэдэрж байгаа учраас байршлаа харуулж байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг тухайн бичгэлийг бичхээс өмнө одоо тухайн төхөөрөмж мань өөр локейшн нэг ассан байна уу гэдгийг бас давхар шалгачих зүгээр. Зарим тохиолдолд утас юм уу нөгөө iPad-ууд маань нөгөө локейшн унтарсан байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг өөрөө тухайн цагийн байрлал хаана байгааг ойлгохгүй гэсэн үг. За энийг шалгах хэрэгтэй. За тэгээ одоо ингээд болцсон гэж үзэх юм бол бид нар дод болонд нь record гэсэн юм тавьж байгаа. Нэмэх тэмдэгтэй. Тэгэнгүүт биднэрт нөгөө вебсайтн дээр үүсгэсэн нөгөө толгой загвар форматууд маань бүгд жигсаа харагдана гэсэн үг. За төрөл дээр нь бид нар за rock sample юм уу, soil sample юм уу, тийм ажилтны цэг юм уу, сонирхолтой цэг юм уу гэдгийг би ярьжсэн юм ба тэрийг сонгоно. За YouTube дээр авч байгаагаар сонгоч. За нэгдхэн сонголоо. За төслийн нэр орж ирж байна. Project name. Гэт бид нөгөө олон төслүүд дотор нь жагсаага бичсэн байсан. Тэрнийг харин нэгийг сонгоно. За энийг сонгоч. За prospect орж ирж байна. Prospect дээр өөрөө бид нэрээ оруулж болно. Төслийн дугаар 1, участок 1, 2, 3 ч юм уу гэх мэтлэн байдлаар. За ардаас нь нөгөө тусгай зөвшөөрлийн дугаар байна. Жис нэм үү XV 20 3 4 5 6 гэдэг. За гэх мэтлэн дээрс харж байгаа тухайн цэг маань аль тусгай зөвшөөрөл барьж байгаагаар сонгоод ингээд орчихно гэсэн үг. Дэжин дугаарыг бид нэр хөвчлэн ийм дугаараар өгсөн байж байгаа. Энийгээ бид нэр тоогоор орж ирэх учраас тоогоо сонгоод 00 1-р дэж хэмжлэн гэдэг дугаар өгөх чинь. Заавал нөгөө мэдээлэл шаардж байгаа юмуд шүү. Нөгөө бид нөгөө required гэдэг нөгөө сонгоцсон л тэгэхээр зэрэг улаанаар ингээ гарч ирж байна гэсэн. Мэдээлэл шаардах заавал бүглэх ёстой гэсэн. За тэгээд цааш нь одоо дээжийн зорилго. За бид нэг оруулж ирсэн юм уу геометри шинжилгээ
штөптэй ээж геомын шинжилгээнд петрографийн шинжилгээнд бүрэн төлөөлөгтэй ээж гэх мэтлэн. За бид нар ингээд геомын шинжилгээгээр нь сонгочихъя. За ингээд. Дижин зорилго сонгохдоо биш нэг. Геом. Тэгээд хэн дээжилж байгаа? Дээжлэгчийн нэр нь байна. За бид нэрээ оруулсан байж байгаа. За Томми Смит дээжилж байгаа. За гэх мэтлэн. За координат нь өөр автоматар ингээд сонгогчдөг. Гэхдээ яг энэ GPS-ээр давхар ажлын цэгийн координатыг бас давхар хадгалж ийсэн зүгээр. Энэ хөрөнгө нь өөрөө зориулт юм шиг учраас зарим жоохон accuracy нэг арай бага одоо өндөр байдаг. Гар GPS бол 3 м хүртэл дотор ингээд наримчлал авч чаддаг тийм үү координата. Энд хөрөнгө нь нөгөө яг мэрэгжлийн нөгөө газар зүйн багж бис учраас зарим тохиолдолд нэг алдаатай координатын алдаатай авдаг учраас давхар GPS-тэй явж байгаад цэгийн координат давхар тэмдэглэж аваад тэрийгэ цааш нахиж боловсруулалтанд ашиглаж явсан зүйтэй байдаг. Гэхдээ энэ мань өөрөө бол бас координатаа хэмжин тэгтэй яг наривчлал нь арай бага юу гэсэн үг. Наривчлалт биш гэсэн үг. GPS-ийг гүйцэхгүй гэсэн үг. Горлоо. За rock sample. За хаана стейшнийг дээр хаанаас авч байгаа тийм ээ? Урсгал сарилгынаас авч байгаа юм уу? Чулуугийн гаршаас юм уу? Эсвэл одоо хаанаас авч байгаа? За хэвчлээ бид нар гаршаас авч байгаа тийм үү? Автограф сонголоо. За одоо good. За. Багаар нь core дэж биш учраас бид нар интервал самплын шаардлага байхгүй нэг бүхэхгүй явж болно. Заавал мэдээлэл шаардаагүй улаан тэмдэглэг байхгүй учраас мэдээлэл шаардсаныг бид нар өөрсдөө заавал хариулах хэрэгтэй гэдээ сонгоцсон учраас ингээ улаан цэг гарч ирж байгаа. За литлог. За литлог орлоо. Limestone sandstone гэд нэмжсэн тийм үү тэрийг бид нар оруулж. Эсвэл нэг өөр төлийн шулуулдаг гэвэл бусдын гэж яд сонгож болно. За sandstone сонгоч. За. За өгөршлийн зэрэг. За чулуулга өөрөө харж тодорхойлж агаад соловтрыг өрссөн ч юм уу тийм ээ. Ингээд орчихно гэсэн үг. За гэх мэтлэн. За текстур байж болно. За одоо үйлдэлэг текстуртай гэдэг нэг сонгож болно. Мөхлөгийн хэмжээ. Мөхлөгийн хэмжээ маань за 9 жол өгсөн байгаа тийм ээ. Тэгэхээр дунд мөхлөгт. Хувирал. За хувирал маань хематит хувирал орсон байна. Силикагаар хувирсан байна. Карбонатсан байна гэх мэт бид нар нөгөө нэг multiple choice сонгоцооч олон хариултыг ингээд бүгдийг сонгох боломж гарч ийн гэсэн үг. Тэгээ болсон гэж үзэх юм бол down. За alteration mode буюу нөгөө хувирлын зэрэг. За хангаралаар хянагдсан гэвэл ингээд сонгочихно. Хэр зэрэг хувирсан. Одоо за бага зэрэг ховор бага зэрэг хувирсан. Хэмчлэн мэдээллүүдээ бүглээ явнаа. Бид нар энэ дээр мэдээлэл оруулж болно. Өөр одоо чулуулагийн одоо атраны жигүүр ч юм уу эсвэл хагарал юм нэг юм хэмжих структурын төрлүүд байх юм бол энэ дээр дайкийн төрөл ч юм уу хэмжих юм байх юм бол энэ дээр тавьж болно. Дайк гэж чихэд. За stroke гэдэг дээр нь бид нар мэдээлэл оруулнаа. За нэг компьютер хэмжин тийм үү? Сунлын азимутаа хэмжээд энэ дээр тавина. За 40 градусын сунлын азимуттай унлын өнцг нь одоо юу гэдгийг хасах өнцгтэй. За унлын чигийг бид нар тавьж болно. Бид нэг текстээр оруулсан байж байгаа. Комментэн дээр юу ч утсан болно. Мөчлэн дээр нөгөө бид нар текстэр мэдээлэл оруулахыг сонгоцсон учраас ямар ч төрлийн бичвэр мэдээллийг оруулж болно гэсэн үг. Зургийн хэсэг юм харагдаж байна. Энэ дээр дарлаа. Шаардсан харанхуй орчинд байгаа учраас зураг авч чадахгүй байна. Яг газрын гадаргууд ийл байжсэн бол ингээд маань энэ дээр дарангууд зураг аавна. Зураг аваад
болцсон гэж үзэх юм бол нөгөө харна шүү нөгөө хэмжээ ямар хуваа хэр бүтэн орсон байна гэх мэтчлэн харж байгаа болцсон гэж үзэх юм бол доон дээр нь доон. Гингут нэг зураг магаад ирсэн байна. Ахаа зураг дарлаа. Инглээ. Зураг дарлаа. Болсон гэж үзэх юм бол болоог охин бол retake ахаа зураг дарчихна. Болсон гэж үзэх юм бол доон дарлаа. Тэг ахаад доон дарлаа. За ингээ хоёр зураг хэмжил зургууд нь орж ирнэ. За ингээ зургуудаа автсан бүх мэдээлэлээ бүгэлчихсэн гэж үзэх юм бол бид нэр энэ дээр маань save гэсэн товчон дээр байж байгаа. Нэгээ save-лээд авна. Фильм дотор байгаа юм байна шүү дээ. Окей. Нэг бид нэр өгөөг байгаа юм уу? Доонд нөгөө бид нар вебсайт дотроо хийх чадаад жоохон алдаа гаргасан байх гэсэн. Хэрвээ алдаагүй байсан бол энэ маань шууд сэвлэгдээд энэ цэг маань энэ дээр харагдана. Тэндээс зүүмд харах юм бол энэ одоо бидний ажилтны цэгийн маань байршилд харагдаж байна гэсэн үг. За тэгээ өөрөө ингээ явангууд энэ цэг маань өөрөө ингээ нүгөө явна. Нөгөө бидний GPS мэдрэгчтэй учраас локейшн өвтэй учраас. Тэгээ дараагийн зашигын цэг авах бүтэнд харагдана. Дараагийн цэгийг авах бүтэнд харагдана гэх мэтчлэн энэ нөгөө цэгүүдийн маань байршлын ингээ зурган дээр ингээ илт ингээ буугаад явчихна гэсэн үг. За тэгээд хээрээс тухайн мэдээлэл хэдэн ажлын цэгийн бичгэл авж ийн тэр бүх мэдээлэлээ бүгдийн саяхан байдлаар дараагийн цэг авахтаа мэдээж ахаад ирэх ордогод мэдээллүүдээ бөглөөд save дараад явангууд энд бид нэр юу харагдана. Энд дэр бидний хадгалсан бүх цэгүүдийн маань жагсаал энэ дэр харагдана гэсэн үг. Тэгээд тухайн төхөөрөмж маань энэ iPad маань интернет орчинд орж ирсэн үедээ Wi-Fi гасах юм бол шууд энэ нэг цэнхэр цэг байгааз энэ цэнхэр цэг эргэж эхэлнэ. Энэ эргэж эхлэж байна гэдэг маань өөр дээрээ байгаа мэдээллийг вебсайт руугаа хуулж синхрониз бүх мэдээлэлээ хуулж байна гэсэн үг. Энийг заавал ингээ орой ирж байгаа. Ирэхгүй байх юм бол дээр нэг дарчингууд ингээ өөрөө эргээд синхрониза хийгээд бүх мэдээлэлээ вебсайт руу хуулцдаг гэсэн үг. Тэгэхээр дараагаар бид нар вебсайтын дотроосоо тухайн одоо хэрэг цуглуулсан мэдээллийг даунлоод хийгээд татаад авчна. За энийг дараагийн хэсэгт харуулъя. За ингээд хэрээс ирсэн төхөөрөмжийн интернет холбоод синхрониза хийгээд өөрийнхөө цэг ингээд нэг хоёр сум нэргэх болсон бол тухайн бүх мэдээлэлээ вебсайт руугаа хуулчихлаа гэсэн үг. За тэрийг тэгэхэд дууссан бол бид нэр мэдээлэлээ татж авах асуудал үүснэ. За мөн ялгааг ингээ юу руу орно? Chrome application руу орно гэсэн үг. За ингээ оронгууд бидний төсөл харагдаж байна тийм ээ. За төсөлтөө оронгууд дээр нь дараад оройн нь шалгаж болно. Энэ доторх мэдээлэл дахиад өөрчилж болно гэх мэтчлэн энэ зүйлийг хийж болно. За тэгш шаардлагагүй гэж үзэх юм бол буцаад нь Chrome гэсэн төвчөн дээр дарангууд ихэд энэ рүү орчихно. За тэгээд энэ нэг дүрс байгаа. Тэмдэглэгийг харах гэсэн энэ дээр дарангууд тухайн төхөөрөмжнөөс вебсайт руу ямар мэдээлэл орж ирсэн нь харагдана. За эдгээр байж байна. За би 3 цаг хадгалсан байна тийм ээ. Тэгэхээр тухайн өдөр та 10 цаг хадгалсан, 20 цаг хадгалсан бол энэ маань бүгд чагсаалтаараа ингээд бүгдийг харагдана гэсэн үг. Яг өдрөө сонгож болно, бүгдийг харж болно, тухайн өдөр сонгож болно, өчтөрийнхийг харж болно гэх мэтчлэн энэ дотроос нөгөө хугацааныхаа тохируулгыг бас хийж болно. За хөвчлэн нэг өдөр маршрутанд явж чи оройн мэдээлэл татдаг учраас өнөөдрийнхийг сонгож болно. Тэгэх юм бол ингээд бас зөвхөн өнөөдөр харагдана. За яах байх өнөөдөр ажилд аваагүй бол байхгүй. За бүгдийг харъя гэвэл ингээд харахад бүгд харагдана. За тэгэхээр гол шалгах юм нь аппликейшн дээр iPad-н дээр байгаа аппликейшн дээр байгаа мэдээллийн тоо хэмжээ вебсайтн дээр бүгд орж ирсэн байна гэдгийг шалгах хэрэгтэй. За ингээд бүгд тоо ёсоор орж ирсэн байвал download data гэх датагаа татах
товчхон дээр нэг дарна. Тэгэнгүүт энэ мань өөр асууна. Ямар форматаар татах юм? CSV татах юм уу? Excel татах юм уу? Тийм ээ, Shift файлаар татах юм уу? Google Earth-ийн форматаар татах юм уу? Маш олон сонголттой. Бид нар ямар ч үсэн Excel юм уу CSV-г татаад авцсан байхад араагаар нь тэрийг ямар ч байдлаар хөрвүүлж ангилж болдог байгаа тийм ээ. За Excel-ээр CSV-г татахаар сонгоч. За тэгээд энэ фотог чеклэх хэрэгтэй. Яагаад гэхээр фото маань давхар татагдж байгаа орж ирэх ёстой гэсэн нэг чеклсэн дээр. Чеклэхгүй болохоор зэрэг зөвхөн фотог зөвхөн тоо мэдээллүүд нь Excel CSV байдлаар тоо мэдээлэл нь орж ирнэ гэсэн үг. За нэг старт гэнэ. Тэгвэл ингээд татж байна. Татах процесс нь харагдаж байна. За дата болцсон гэж үзэж байгаа учраас яг өөрийнхөө компьютер руу татахыг одоо энэ дээр нарч байна. Дарангууд нөр автоматар шууд энэ зиплсэн файлыг таны компьютерийн юу зэсрүү download зэсрүүд автоматар авчдаг. За ингэнгүүт энэ орж ирсэн байна тийм үү? Зиплсэн файл. За энийг хуваалж авсан ч болно, өөр фолдер руу авсан ч болно, тэр бол таны өөр хэрэг. Zip-ийг задлах хэрэгтэй. Тэгмүүд ингээд фолдер байдлаар ороод ирнэ. За фолдер руу оронгууд бидний авсан фото маань харагдаж байна. За тэгээ энэ юу маань төслийн маань нэр харагдаж байна тийм ээ? Excel файл, CSV файл харагдаж байна. CSV файлын нэг харангууд мэдээллүүд нь орж ирсэн байж байна. За эхнийх мэдээлэлүүд нэг чухал ш нөгөө төхөөрөмжтэй холбоотой учраас нэг нэгэд би дэлгэтэлчдэг. За тэгээ харангууд ингээд онсоор өдрөөж тийм ээ? За цаг нь байж хэдэн цагт авсан юм байж бид нөгөө хамгийн эхлүүлэл date time гэдээ оруулсан ш тэр маань харагдаж байна. За хэн үсгэсэн мэдээллийг харагдаж байна. За энийг авах тэр нэг автомат маа дэлгэтэлчдэг. За тэгээд нөгөө нэг уртраг өрөг координатын мэдээллүүд үгээр градус секундээр орж ирж десималаар орж харагдаж байна. За тэгээд нөгөө дээжийн төрлүүд ямар rock sample гэдэг гэсэн юм аа. За тэгээд төслийн нэр, участгийн нэр, тусгай зөвшөөрлийн дугаар, ажилтны дээжийн дугаар хэмжлэг бид нар ямар нөгөө вебсайт нь ямар форматаар асуумжаа нөгөө толгоогоо бий болгосон яг тэрний дагуу бүх мэдээлэл нь бүглэгдээд орж ирж байна гэсэн үг. За координат болж байгаа ингээд цогтоогоод ирсэн байдаг. Энийг бол та бүхэн 2 багаан ингэж нэм 3 багаан дээр ингэж нэмж жагаад задлж мэдэх баг. Энэ багныг датаар орчоод энийг сонгоод text element next. За тэгээд space авсан хэсгийг болгоо ингээд ингэж харагдана гэсэн. Тэгээд finish дарангууд энэ бүх нөгөө баган маань нэг тус бүрдээ задард орчихно гэсэн үг. Булкарамаас орж ирэхдээ нэг баганд орж ирдэг жоохон ойлгомжгүй. Тэрийг нь задлж ингэж координат UTM систем ингэ задлж оруулах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд ардаас нь дээд нэг автокор гарснаас авсан дээж хэмчлэн яг зарим мэдээлүүд нь бүлэгдээг орцсон байна. Эдний бүглүүд оруулна тийм ээ. Хэмчлэн мэдээлүүд нь харагддаг байж байгаа. За ингээм юм болгоод авцсан багт бид нар цааш нь QGIS юм уу, Micromine юм уу, ямар нэгэн нөгөө боловсруулалтын програмаар аваад ашиглах бүрэн боломжтой гэсэн үг. За ингээд бичлэг маань ойлгомжтой, мэдээлэлтэй байсан гэж найдаж байна. За анхаарал тавьсанд баярлалаа.